Сайн бацхан өрхөн үзэгчтэй ТV клуб телевизийн шууд хэлцүүлэг нэвтрүүлэг эхлэж байна. Тэгэхээр ТV клубын хэлцүүлэг нэвтрүүлгийг бид Монголын эдийн засгийн форумтай хамтран явуулдаг. Тэгээд Монголын эдийн засгийн чуулга уулзалт 3 дугаар сарын 5-аас 6-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдах байна. Тэгэхээр 3 дахь удаагийн эдийн засгийн чуулга уулзалтаар одоо энэ удаагийн чуулга уулзалт маш их онцлогтой нэлээд хэд хэдэн асуудлыг бол шинээр оруулж ирж байгаа. За түүний нэг нь бол эрүүл мэнд асуудал ба шийдэл сэдвийн дор одоо эдийн засгийн чуулга уулзалтанд оролцож байгаа төлөөлөгчид ярилцаж санал бодлоо солилцох юм аа. Энэ асуудлаар бид үзэгч та бүхэнд эдийн засгийн форумоос өмнө мэдээлэл хүргэх зорилготой телевизийн хэлэлцүүлэг нэвтрүүлэг хийж байгаа маа. За ингээд хэлэлцүүлгээ эхлэе. За энэ удаагийн манай хэлэлцүүлэг нэвтрүүлэгт Отхон Балдын хүрсэн ирсэн байгаа. За миний урилгыг дэж авч хүрсэн ирсэн танд их баярлалаа. За нийслэлийн иргэдийн урлагийн төлөөлөгч Одон Туяа ирсэн байна. Баярлалаа. За мөн иргэн Манлай хүү бидэнтэй ярилцахаар манаас түрэлцэн ирсэн байгаа. Ингээд ирсэн зочдтой талхлаа илэрхийлье. Ингээд энэ өдрийн мэндийг хүргье. За ингээд нэвтрүүлгээ эхлэе. Тэгэхээр яагаад эдийн засгийн форум ер нь Монгол улсын хөгжлийн одоо чиг хандлага хаана явна, бид одоо хөгжлийнхаа чиг хандлагыг юугаар одоо төлөөлөх вэ гэд нэлээд олон асуудлаар ярилцдаг. Тэр үүнтэйгээ эрүүл мэндийн асуудал шийдэл гэсэн сэдвийг одоо сонгож авах болсон шалтгаан нь юу юм бол яагаад энэ асуудлаар ярих болов? Үнэхээр ийм эдийн засгийн энэ чуулга уулзсанд эрүүл мэндийн асуудал ийм тулгымцсан асуудал болоод байна уу? Танаас эхлэе. Тэгэхээр би бас эдийн засгийн форумын ажлын хэсгээр бид нэр ярилцсан л да. Тэгээд би ер нь бас энэ эрүүл мэндийн асуудлыг энэ удаа оруулвал яасан бэ гэдэг одоо саналыг гаргасан. Яагаад тэгэхээр өнөөдөр бид эмчлийн өөрөө бол одоо хөгжлийг иргэнлүү. Тэгээд яаж одоо бид өөрөх иргэнд энэ эдийн засгийн өсөлт, эдийн засгийн хөгжлийг хүргэх вэ гэдэг дээр их яригдж байгаа. Тэгэхээр энэ үед л одоо өнөөдөр манай өрхийн орлогот маш их одоо хувийг эзэлж байгаа эрүүл мэндийн зардлын асуудлыг ер нь оруулах нь зүйтэй. Өнөөдөр иргэдийн бас тулгымцсан асуудлын нэг нь бараг айл бүр иргэн бүрт одоо тохиолдож байгаа асуудал бол эрүүл мэндийн асуудал бол яригдж байна. Тэгэхээр энэ асуудлыг ер нь оруулвал яасан энэ асуудлыг эдийн засгийн талаас нь харж шийдлүүдийг гаргах те яагаад юу нь болохгүй учраас одоо бид нарын эрүүл мэндэд маш их мөнгө зараад байгаа юм гэдэг энэ асуудлыг ярилцъя гэсний дагуу бид энэ сэдвийг оруулсан. Тэгээд наан нь бол форумын өмнө 2 сарын 16-нд бид нээлттэй хэлэлцүүлгийг хийж одоо яг лээ ярилцах хүрээгээ наан нь шийдэ гэж байна. Тэгэхээр эрүүл мэнд одоо яг харахгүй эдийн засгт улс орны хөгжилтэй одоо энэ томоохон төсвөлтэй бүхэнтэй нь холбогдож байна л да. Тэгэхээр яг харахгүй одоо нөгөө улсынхаа хөгжлийг авч явах юм бол эрүүл мэндийнхаа хөгжлийг бас эрүүл мэндийнхаа салбарыг бас энэ зэрэгүнд хамтдан авч явах хэрэгтэй гэдэг үднээс ер нь эрүүл мэнд бол аливаа орны эдийн засгийн бас тойл гэж ярьдаг юм байна да. За тэгэхээр манай одоо энэ хэлцүүлэг нэвтрүүлэгт манай иргэн Манлай хүү хүрэлцээрсэн байгаа. Тэгээ би энэ эмэгтэйг одоо өөр телевизийн дэлгэцээр одоо энэ нэвтрүүлгийг харсан. Тэгээд иргэн Манлай хүү бол бас нэлээд хүнд өвчин туссан байгаа. Тэгээд цусны хорт хавдар юм өвчнөр өвчлсөн юм байгаа. Тэгээд ер нь бол бид нар хорт хавдар гэдэг өвчин бол нэлээд одоо хэдэн жилийн өмнө одоо энэ агаарын бохирдлоос өмнө одоо хүнсний аюулгүй байдал гэж ярихаас өмнө нэг уулын цаана байсан юм шиг надад санагддаг. Сүүлийн үед бол бидний өндөр Улаанбаатар хотод ороод ирчихэж байгаа юм өвчнтэй. Тэгэхээр бидний ах トゥ хамаатан садан байгаа учраас насны хүүхдэд бас нэлээд өвчилж байна. Тэгээд энэ өвчин энэ байдгаа одоо өшөө олон төрлийн өвчнүүд бас нэлээд дэлгэрэх юм хандлагатай байна. Тэгээд энэ өвчнөө үед одоо яг ингээд эргэн үеийн хувьд ингээд Монголын эмнэлгийн байгууллагуудаар өөрчлөлтөд явж байхад одоо ямар бэрхшээл тулгардаг юм байна. Энийг та болоод яг одоо биеэрээ үзээд ингээд бидрээд явж байгаа хүний хувьд манай эрүүл мэндийн салбар одоо танд туслахад бэлэн байна уу? Энэ тал дээр та юу юмжтууд тавих вэ? За миний хувьд 2011 оны 8 сараас сард анх Остромелабластын глюкоз буюу одоо цусны хорт хавдар гэсэн оншоор онцлогдсон. Тэгээд энэ үдээс хойш одоо 5 сарын хугацаанд улсын клиникийн төв эмнэлгийн цусны эмнэлэг судлалын клиникт эмчилэгдэж байгаа. Тэгээд одоо яг ийм өвчтөй хүмүүст бол юу яах хийх шаардлагатай? Химийн тариагаар эмчилэгддэг. Тэгээд хамгийн гол одоо асуудал юу тулгардаг вэ гэхээр химийн тариа маань тасарчдаг. Тэгээд одоо яг ингээд энэ одоо улсын клиникийн төвөнд нийлүүлдэг компани байдгүй юм лээ химийн тариаг нь. Тийм учраас бид нар өөрснөө гадаад руу хүн рүү захих байдаг юм уу эсвэл өшөө илүү одоо өндөр өртгөөр олох тийм одоо бэрхшээлүүд тулгардаг. Яг харахгүй хүн одоо энэ ямар нэгэн байдлаар өвчин туслаа гэдэг эдийн засгийн хувьд хамгийн түрүүнд үлсэх нь сэтгэл санаанаас гадна тий. Тэгэхээр Отхон Балдын эмчээ та бас энэ эрүүл мэндийн салбарыг удирдахжсэн хүний хувьд ер нь одоо зөвхөн хэн нэг одоо тухайн үеийн сайдч гэдэг юм удирдлагуудыг шүүмжлэхтэйгээ биш тий. Ер нь бол үнцээр нь өөрчлөх хэвээр энэ салбарын одоо юу менежмент хийх хэвээр гэдэг юм янз бүрийн байдлаар тайлбарладаг л да. Тэгэхээр яг юу дутагдаад байдаг юм бэ? Хөгжлөө гэдэг юм уу? Ер нь бол эрүүл мэндийн салбарын болсон өвчний асуудал уг нэг намарт байдаг.
Тэгэхээр эрүүл мэндийн салбарын боловсон хүчний асуудлыг шийдэх нь бол өнөөдрийн хамгийн том зорилт болчиход байна л да. Нэг нэмэлт. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн салбарын байшинг барьж болно. Хөрөнгө оруулалт хамт хөрөмжийг авч болно. Юу авч болдгоо юм бэхээр хүний боловсрол байд юм ээ. Хүний боловсрол гэдэг чинь юу гэхээр эзэмшсэн мэрэгжил тэр хүний асуудал нэгдүгээр. За эдийн засгийн формын хэмжээнд манай эрүүл мэндийн салбарын сүүлийн 15-20 жил ярьж байгаа ганцхан сэдэв болвол юу вэ нөхөр ерөөсөө эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн асуудлыг зөв шийдэх ёстой маа гэдэг энэ дээр яриад байгаа. Өөрөөр хэлбэл санхүүжилтийн асуудал гэдэг чинь өнөөдөр эрүүл мэндийн салбарын энэ хүн иргэн тохиолдож байгаа энэ гол асуудал байгаа хгүй. Тэрнээс тэр мөнгө нь байдаг бол энэ хүн заавал тэр гадаадаас энэ тэрэг авах хэрэггүй л болчихно. Тэгэхээр энэ эдийн засгийн одоо энэ хөшүүрэг нь өнөөдөр эдийн засгийн хөшүүрэг нь өнөөдөр зах зээлийн нийгэмд бид нар 20 жил шийдэж чадаагүй нэг асуудал өнөөдрийг хүртэл явж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл тэр иргэн эрүүл мэндийн даатгалаа төлдөг. Даатгалаасаа хэрэгтэй санхүүжилтаа эмнэлэг нь авдаг. Өнөөдөр бид нар ч гэсэн одоо эрүүл мэндийн даатгал төлдөг, даатгалын сангаас мөнгө авдаг шүү дээ. За тийм. Тэгэхээр эмнэлэг нь тэгээ ядуу байгаад байдаг тийм. Өөрөөр хэлбэл өнөөдөр эрүүл мэндийн даатгалын энэ тогтолцоогоо бид нар хэрэгжүүлвэл хэрэгжүүлсэн шиг хэрэгжүүлэх хэрэгтэй байхгүй. Харамсалтай нь өнөөдөр манай Монгол улсад нэг юм төр даах ёстой үйлчилгээ гэдэг ийм нэрийн дор тодорхой хэмжээний үйлчилгээг төр даана гэж ярьдаг. Жишээлбэл энэ хүн тохиолдсон энэ хорт хавдрын өвчнийг өнөөдөр хэн даах ёстой гэхээр төр даах ёстой. Монгол улсын төр даах ёстой. Гэвч ингээ хуульчилсан байдаг. За тэгэхээр энэ хүний асуудлыг төрн тэгэхээр яад даад юм бэ гэхээр дааж чаддгүй. Яг үхээр энэ тэрэн байхгүй л гэдэг. Энэ хүн хуулиндаа байгаа. Жишээлбэл хавдрын өвчин, халдварт өвчин, дээрэс нь ихнэл хэсгийн өвчил, тийм ээ. За ингээд нэг яалтаа тусламжийн үйлчилгээ гэсэн ийм хэдэн юм төр даана гэдээ хуваагаад авцсан. Ахаг хууч өвчтэй хүмүүсүүдийн даатгалаас өгнө гэдэг. Ингээд нэрийг санхүүжилтийн навчаад 2-3 газраас хийдэг байхгүй юу? Тэгэхээр нөгөө төрн даана гэдэг энэ хүүхдийг бол одоо би ойлгож байна. Өөрөөр хэлбэл энэ хүүхдийн хувьд бол төр даана гэдэг төрн даах мөнгө байхгүй. Тийм ээ. Тэгэхээр энэ хүүхд ингээд хөрх амтын гэр бүлээрээ охирч идэг. Нэг өрхийн бараг 50%. За ядуу өрхийн бараг ядууралд хүргэж байгаа нэг шалтгаан чинь энэ эрүүл мэндийн салбарын төлбөрийн асуудал байна гэдэг дээр ярьдаг байхгүй. Өөрөөр хэлбэл нэг гэр бүл биш. Бүр хэд хэдэн гэр бүл өнөөдөр энэ хүүхдийн эрүүл мэндийн төлөө санаа зовж эдийн засгаараа огч байгаа байхгүй. Тэгэхээр жижигхэн боловч танай нэвтрүүлэгт энэ нэг тохиолдол боловч яг энэ бол тод жишээ байхгүй. Өөрөөр хэлбэл санхүүжилтийн дампуурлын системд орсон. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн даатгалаа та бид нар төлж байгаа бол төлж чадахгүй иргэнийхэн даатгалыг нь бол одоо улс төлдөг бол даатгалын сандаа бүх мөнгөө төвлөрүүлээд тэр даатгалын сангаасаа энэ үнд хэд хэрэгтэй, над хэд хэрэгтэй гэдгээс гаргаж явах хэрэгтэй. Тэгэхээр энэ хүний хувьд бол ганц хохирлон тэр л байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл энийг шийдэж чадаагүй 15-20 жил яваад ирсэн. Тэгэхээр энийг шийдэхин тулд энийг хилцээсэй гэдэг ийм гол одоо эдийн засгийн форумд оруулах гол нөхцөл энэ юм байна. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн даатгалыг нэг сангаас иддэг болдог. Өөрөөр хэлбэл нөгөө нэг үйлчилгээтэй, нэг хаалгаар үйлчилдэг. Ингээд ийм л юмд оруулах хэрэгтэй. Тэгэхэд хадрын өвчтэй энэ охиныг бол одоо жишээлбэл өнөөдөр төр даана гэдэг. Төр даана гэхээр төр даах мөнгө байхгүй. Өөрөөр хэлбэл энэ хүүхдийн эмчилгээний зардал гэхэд бараг сардаа бараг сая гаруй төгрөгийн эмчилгээний зардал гарч байгаа. Тэгэхэд энэ гэр бүл байтугай ах トゥ хамаатан садан бүгд нийлээд энэ хүүхдийн эмчилгээний зардлыг төлөхийн төлөө амьдарч шүү дээ. Тэгэхэд өнөөдөр ингэж өрх ядуурч байгаагаа өнөөдөр ойлгохгүй л байна л да зарим талаасаа тийм. Тэгэхээр одоо та одоо нийс иргэдийн хурлын төлөөлөгч байгаа тийм. Тэгэхээр ер нь одоо манай Монгол улсын хүн амын биелийн хэсэг нь Улаанбаатар хотод амьдарч байна. Сая 600 мянган гаруй хүн амьдарч байна гэсэн тоо баримт байдаг. Тэгээд яг энэ Улаанбаатарын хувьд бол бас нэлээд өвчлөлийн голомт гэж хэлж болохоор энэ хүмүүс одоо ер нь хөдөө агаартал гарыг гэдэг. Яг бол энэ өвчлөлийн гол одоо голомт нь бол энэ агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдал, тэ хадгалалт, хамгаалцуул, тэврэлт нь одоо ямар замаар орж ирсэн мэддэхгүй энэ янз янзын төрөл бүрийн гадаадын хүнсний энэ олон төрлийн зүйлүүдээс болж энэ өвчлөлт гарч байгаа гэж бас нэг хэсэг үзэж байгаа. Яхаар бас эмнэлгийн байгууллагч бас ийм дүгнэлтийг хийгээд эхэлжлээ л дээ. Тэгэхээр би бас нэлээд хугацаагаар одоо нийслэлийн иргэдийн хуралд ажиллаж байна. За бас сая хэсэг хугацаагаар эрүүл мэндийн яаманд ажиллаа. Тэгээ ер нь ингээ ажиллаад байхад бол манайд нэг тийм буруу ойлголт байна л да. Хүн ерөөсөө эрүүл мэндээ тоохгүй явж байгаа л өвдвөл энэ бол ерөөсөө эмч нарын үүрэг гэдэг нэг. Гэтэл одоо яг сонгодог утгаараа бусад оронд яадаг гэхээр тухайн иргэний эрүүл мэндийг одоо төр тийм ээ эрүүл мэндийн яам эмнэлгүүд хариуцж байдаг. Хоёрдугаар тухайн орон нутаг маш том хариуцлага хүлээх ёстой. Одоо манайд бол нийслэл байна. Одоо дүүргийн тийм ээ дүүрэг аймгийн одоо энэ засаг захиргаа бол энэ маш том хариуцлагыг үүрж явах ёстой. За гуравт бол мэдээж иргэн хүний өөрийнх нь одоо эрүүл мэндийн боловсролоо дэвшлүүлэх иргэн хүн өөрөө хариуцлагатай байхад төр одоо бодлого явуул. Тэгэхээр манайд бол энэ өнөөдөр Улаанбаатар хотын энэ байж байгаа байдал бол иргэдэг бол зүгээр сайхан одоо эрүүл аюулгүй амьдрах нөхцөлийг бол
100% зөрчиж байгаа байхгүй. Өнөөдөр Улаанбаатар хотод хүмүүс эрүүл аюулгүй орчинд амьдрах бүх эрх нь бол зөрчигдсөн байгаа. Тэгээ би бас зориуд юм тоонууд хэлийгээ сая ингээд энэ судалгааны дүнг харлаа л да. Нэг хүнд жилд 320 кг хорт бодис одоо нэг хүний дээрээс ундаг байхгүй. Тэр өдөр болгол өөрөө чин дээрээс 1 кг хортой бодис ингээл өдөр болгол цацаад байна гэсэн. За тэгээд энэ дэлхийн одоо банкны судалгаагаар бол энэ нүүрс төрөгчийн дутуу эсвэл зөвшөөрөх хэмжээнээс 27 дахин их гэж байгаа. 2 дахин биш, 4 дахин биш, 27 дахин их баггүй. За энэ гадаргын ус, ундны ус бол өнөөдөр нэн судлалын одоо үзүүлэлтээр 5 дугаар зэргийн бохирдолтой гэж хамгийн их бохирдолтой гэсэн. За тэгээд энэ туул голын маань ус бол бохирдолт нь нэн судлалын шинжилгээгээр 8-аас 16 дахин их. Тэг чинь бид нар чинь туул голоо цэвэрх ингээл одоо эндээс ондол ордог штэ. Тэгэхээр гидсний сахын цэсрийн тоо 6-аас 8 дахин их гэж байна. Тэгэхээр энэ бүх зүйлүүд бол өнөөдөр юг хэлээд байна гэхээр бид нар өнөөдөр улс орныхоо төлөө ажиллаад л байдаг, татвар төлөөл байдаг тийм ээ. Эрүүл мэндийн даатгал төлөөл. Гэтэл өнөөдөр хотын одоо юу гэдгийг буруу хөгжил тийм үү. Энэ бүх зүйлээс орон нутгийн хариуцлагагүй байдлаас өнөөдөр иргэд бол маш их одоо хохирж байна. Эдийн засгаараа хохирж байна, сэтгэл санаагаар хохирж байна. Одоо би бол зүгээр жишээлбэл энэ охин бол нэг л жишээ шүү дээ. Гэтэл ийм одоо айл бол өнөөдөр баг Улаанбаатар хотын айл болгонд ер нь бол эрүүл мэндийн асуудал байгаа. За тэгээд дээр нь хорт хавдар тусах юм бол энэ бол баг тэр айл бол үндсээр ах トゥ нараараа баг хоосрох те эдийн засгийн эрсдэлд орох ийм одоо зүйл бол хамгийн аюултай. Тийм учраас бид нар бол өнөөдөр энэ орон нутгийн удирдлага тийм ээ засаг захиргаа энэ эрүүл хот гэдэг нөхцөлийг бид нар бүрдүүлээгүй цаг зөвхөн эмч нараа хөгжүүлээд яам нь одоо зөв бодлогоод ямар ч нэмэр байхгүй. Тийм учраас өнөөдөр иргэд бол интернетээр юу хийж байна? Энэ утааг яана, энэ хоол хүнсийг яана гэх энэ зүйлийг яриад байгаа. Тэгээд манлайхуу ер нь эмнэлгээр ингээд явж байхад эмч нар одоо ингээд оншиг тогтоогоо чиний нөвчний оншиг тогтоогоо хахад яг юунаас басан голомт юунд байсан янз бүрийн тиймд оншил тавьж л байгаа хэл та чи бас өөртөө бас ер нь тиймнээс болчлооч гэдэг юм уу тий ямар шалтгаан байсан бол за энэ хүчнийг үүсгдэг бол маш олон шалтгаан байт юм байлээ. За тэгээд яг одоо миний хувьд чи тэрнээс болсон байна гэж хэлэхэд бол хүндрэлтэй. Тэгээд хэдэн бас энэ хүчин үзүүлэлт байгаа. Тэгээд миний хувьд бол одоо арх тамгч гэдэг юм руу төшөл бол байхгүй. Тэгээд юунаас болж үүсэж байна гэхээр одоо яг л адны яг хэлснээр агарын бохирдол нөгөө аюулгүй хүнс гэдэг юм амд байхгүй учраас тэгээд яг л хамгийн одоо гол нөлөөж байгаа зүйл нь утаа. Агарын бохирдол гэж үзэж байгаа. Тэгээд бусад төрлийн элдв хорт бодисууд тэгээд хүнсний хамгийн гол нь хүнсний аюулгүй байдал төлөвлөсөн гэж. Тэгэхээр өнөөдөр бол ер нь бол мөнгөтэй төрхтэй баян чинэлэг улсууд гэдэг юм уу дарганаар бол ямар нэгэн өвчин туслаа гэхэд заавал хорт хавдар биш л дээ. Гадаад оронд очиод эмчилүүлж байгаа байхгүй. Тэгээд хорт хавдар туссан хүмүүс бол яхахгүй одоо телевизийнхэн ч гэдэг юм уу олон нийтэд хамтчил. Тэгээд мэдээж хүн жирийн одоо малчин ажилчин хүн бол одоо ямар нэгэн байдлаар аюул төвчөнд тусахад тэр хүмүүнгийг гаргаад өгч чадахгүй. Өнөөдөр чамд одоо 100 хэдэн мянган доллар хэрэгтэй байлаа. 138 мянган доллар. Тэгээд Солонгос мөнгөөр болохоор 160 сая вон. 160 сая оныг одоо Монгол мөнгөд шилжүүлэхээр 200 сая төгрөг болж байгаа. Тэгээ эн чинь зөвхөн ингээд имчилгээ хийгдэд ингээд явах мөнгө дахиад дээрээс нь өвшин надад хүндрэл үүсвэл мөнгө нэмэх. Тэгээд баталгаа бол өгж байгаа юу? Тийм баталгаа бол өгж байгаа. Энэ болохоор дэлхийд нэлээд дээгүүр байранд ордог Гэгэ Мариагийн имлэг гэсэн имлэг байгаа. Тэгээд энэ гадны оронд ингээд ийм аюул төвчөнд тусгаар баталгаа өгөөд мөнгө нэвэл имжлээд байх юм. Тэгээд манайхан болохоор ерөнхийдөө манай эмнэлгийн эмч нарыг бол ер нь чадвартай чадaltaй тэгээд гол нь технологи одоо эмнэлгийн багж хэрэгслэн дутуу байдаг гэсэн тайлбарыг өгдөн шүү дээ. Тэгээд яг аландаа үед эмч нартай байна уу эсвэл багж хэрэгслэн бас дутуу байна уу? Яг уу манай өнөөдрийн байдлаар бидийг одоо социализмын дараах үеийн оронтой харьцуулж үздэг. Тэрнээс бид нар Орос одоо хятад энэ том хөгжсөн оронтой харьцуулах хэцүү л дээ. Одоо нэг Киргиз ч юм уу одоо нэг одоо хуучин Украин ч юм уу те Беларусь ч юм уу тэр оронтой харьцуулах хэрэгтэй маа. Тэгэхээр тэр орны хөгжил яг бид нар их өнөөдөр адил. Эмч нарын мэдлэгийн төвшин бас тодорхой хэмжээгээр агцсан. Яг тэр эмчнэр мэдлэг мэрэгжил байна. Энэ хүүхдийн оншийг тавьсан л шүү дээ. Өнөөдөр тийм онш тавьсан байна. Тэрийг эмчлэх технологи гэж байна. Тэр нь тодорхой хэмжээгээр бас бидэрт байгаа юм. Нэг юм энийг яг ажил дээр нь хэрэгжүүлэх тэр одоо охинд бол чүмэг шилжүүлэн суулгах ч байд юм те. Энэ бүх юмнууд ч өнөөдөр байхгүй. Тэр Монголд. Өөрөөр хэлбэл нөгөө эмнэлгийн бие даасан байдал гэж байхгүй болохоор эрүүл мэндийн салбарт сүүлийн 20 жил ерөөсөө өрсөлдөө явагдаагүй. Өөрөөр хэлбэл сумын эмнэлгийг нэг ханиадыг эмчил тэрнээс цааш юм уншиж болохгүй. Тэрнээс цааш технологи тэнд нэвтрүүлж болохгүй. Аймгийн нэгдсэн эмнэлгийг бол хатгаанаас цааш битээ эмчил тэрнээс цааш технологи хэрэгжүүлж болохгүй.
Тэгээд ингээд бүх юм систем нь ингээд социализм үеэр байгаад байгаа байхгүй. А тэгээд зах зээл юу шаарддаг вэ? Нөхөр өрсөлдөөн шаарддаг. Зах зээл олон нэмлэг ховдод энэ оншийг тавьдаг. Одоо өмнө гоо аймгийн дээр галан залгал татад энийг эмчилдэг болох юм бол эмчилгээний технологи ингээд уралдуулаад явчихна. Энэ зах зээлийн хууль байхгүй. А эрүүл мэндийн салбарын чинь тогтолцоо нь өөрөө хуучин социалист нийгмийн буюу нэг төлөвлөгөөт эдийн засаг хараад яваад байгаа байхгүй. Тэгэхээр энийг өнөөдөр өөрчлөхийн тулд энэ эрүүл мэндийн салбарыг зах зээлд оруулаач. Энэ эмнэлгийн бие даасан байдлыг л өнөөдөр хөгжүүлээч л гэдэг юм хэлээд байгаа. Ингэж хөгжөхөд юу саад болоод байдаг юм бэ? Ерөөсөө хууль. Энийг сэргийлүүлэхэд ерөөсөө хууль нь өөрөөр хэлбэл тэр эрүүл мэндийн тухай хууль, тийм ээ? Тэр төрийн удирдлага санхүүжилтийн тухай хууль. Энэ хууль чинь өнөөдөр хамгийн том чөтгөр болж байгаа байхгүй. Тэр эрүүл мэндийн салбарыг зах зээлийн нийгэмд оруулахгүй байгаа ганц том бэрхшээл бол энэ олон жил 20 жил одоо 15 жил хийсэн энэ эрүүл мэндийн салбарт хийсэн хуулиуд өнөөдөр энийг өөрчилж чадаагүй. Тийм учраас би өнгөрсөн жил хийсэн эрүүл мэндийн тухай хуулийг хамгийн хурцаар шүүмжилж байгаа. Гэхдээ энийг чи олон жил 96 оноос хойш олон жил ярьж байгаад одоо энэ зах зээлдээ таарсан хууль хийдаа гэж байгаад бид нар хийж чадаагүй байхгүй. Гэхдээ би эндээ бас өөрийгөө ч буруутгах явдیں۔ Сайн тэр үед нь хийж оролцоогүй, яриаггүй гэдгээр гацсан хон шүүмжилсэн гэдгээр тийм ээ. Гэхдээ энэ тогтолцоо нь өнөөдөр ерөөсөө юм байгаа байхгүй. Ерөөсөө гурвалжингийн дээшээ явсаар хагаад ингээд хамгийн хүндрэхээр хотод ирээрэй гэдэг. Тийм ээ. Одоо дөрөвдөх шатланд би болсон юу гэхээр гадаадд очиж эмчилүүлээд энэ охины жишээ. Тэгэхээр энэ охиныг Монголд эмчилж би болно гэж бодож байгаа. Тэр олон мөнгө төгрөг нь Монголд байвал. Өөрөөр хэлбэл энэ 200 сая төгрөгийг энэ охин зараач гэдэг эрүүл мэндийн даатгалаас тэр мөнгийг гаргаад ирвэл Монголд эмчилж чинь энэ охиныг эмчлэхийн тулд хэдэн эм тариал авах хэрэгтэй. Тэр чөмөш шилжүүлэн суулгах мэт заслыг л хийх хэрэгтэй. Одоо манайд хийгээд эхэлж байна. Тийм ээ. Тэгэхээр тэрийг л одоо тэрлүү мөнгөө хийе гэдэг энэ асуудлыг л эмнэлэг өөрөө шийдэх хэрэгтэй байхгүй. Эмнэлэг өөрөө шийдэхгүй л болохоор тийм ээ. Энэ асуудал ингээд дампуурлын байдалд ороод байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдрийн зах зээлийн нийгэм жишээлбэл энэ охин ганц ч биш эмнэлгээс санал авсан байх л та. Сүүлдэхэд хичнээн энэ талаар ажиллаж байгаа эмнэлэг байгаа гэхээр хэдэн 100 байгаа. Тэгэхэд Монголд ганцхан байгаа байхгүй. Ганцхан нэгдүгээр эмнэлэг байгаа. Манайх цусны төв тий. Тэгэхээр ийм байдлаар ерөөсө хөгжөөд ирэхээр энэ асуудал чи хөгждөггүй маа гэдгийг би ямар ч хувьдаа ойлгоцсон. Энийг тэгээд энэ эрүүл мэндийн салбарын энэ одоо энэ форум ямар ч хэлбэрээр байна вэ? Энийг цаашаа хөгжүүлэхийн тулд одоо эцээ үрдэл тэнцэхэд бэлэн байгаа. Хамгийн гол нь энийг ойлгож байгаа хүн өнөөдөр хууль тогтоогчнууд дотор их ховор юм. Өөрөөсөө таны хэлснээр ханаа төрөхөөр гидсний үтгэхээр гараа өвчдөг байхгүй. Яг энэ иргэн шиг ингээд мөнгө төргөн дутаад яг яах ч аргагүй бол хан мөргөж байгаа хүмүүс одоо сүүлийн телевизээр ярьдаг болчихлоо шүү дээ. Нэг телевиз онгойлгоход нэг өрөвдөлтөй хувь тавилан ярьдаг. Тэр нэг тодорхой хэмжээний ханд уудаг. Тэгэхээр энэ өнөөдрийн нийгэм хөгжил биш байхгүй юу гэнэ бол ингэж хүнээс мөнгө гуйж амьдрах ёсгүй юм байна. Үний ирэг дээр тэр эрүүл мэндийн даатгалын санд чи энд хүүхд байтгаа энэ хүүхдийн зардалд байтгаа төлөх мөнгө байгаа. Харамсалтай нь энийг алдаар байлгаж хагаад ийш тийш нь Данод банкд ахуулаад эхлээд хийгээд дампууруулсан шүү дээ. Тийм ээ 2009 онд Анод банкд дампуурахад эрүүл мэндийн салбарын энэ даатгалаас үлдсэн миний ойлгосноор 3.2 тэрбум төгрөг гэж би сонссон. 3 тэрбум төгрөг Анод банкд хийгээд дампууруулсан шүү дээ. Тэгээ тэрийг би хийгээгүй энэ иргэн хийгээгүй хин хийсэн гэхээр эрх мэдтэй том сайд дараанаар хийсэн байхгүй. Тэгэхээр энийг ингэж хийсэн дээр өнөөдөр иргэн бид нар хохироод явж байгаа. Би ч бас адилхан хохироод явж байгаа. Даатгалаа төлчөөд өнөөдөр нэг хурц өвчтэй болоод эмнэлэг твтгэхэд миний бас зардлын мөнгө байхгүй. Тэгэхээр энийг манай Монголд энэ мөнгө нь байсан бол бид нар эмчилчихнэ. Тэрэнд бол эмчтэй байгаа юм биш, эмнэлэгтэй байгаа юм биш. Энийг удирдах байгаа хуулинд байгаа, түүнийг тогтоож байгаа одоо их хурлын гишүүдэд байгаа байхгүй энэ асуудал. Хамгийн гол нь энэ дээр би чиглэж ярих гэдэг. Ер нь бол өнгөрсөн бас энэ өнгөрсөн 2 жилийн эдийн засгийн форумаар хэлэлцсэн улс орны одоо энэ хөгжилтэй холбогдсон асуудлаар олон санаа оноонууд гардыг байлээ. Тэгээд энийг бас хэрэгжүүлэх шатанд нь хүмүүсээ санаа оноогоо яг аль нь одоо манай Монголын хөрсөнд боломжтой гадаадын олон төлөөлөгчдөд ч гэсэн эрдэм байлээ. Тэгэхээр эрүүл мэндийн асуудал энэ асуудлыг энэ удаагийн одоо чуулганаар оруулж байгаа үед бид нар одоо бас мэдээж эрэг энэ чуулганаас үр дүн хүлээж байгаа тийм сайхан санаа оноогоо араасаа тийм энийг бид нар эрхчлэн хэрэгжүүлэх боломж нь хаана байдаг юм бол энийг хэрэгжүүлэхийн тулд бид юу хийх ёстой вэ гэж цаашаа улам мэрэгэл ёстой байх л та. Яг гэвэл энэ бол хүн болгонтой хамаатай асуудал тийм. Өнөөдөр уул уурхай улс орны хөгжил гэж ярьж байгаа бол тэр нь одоо тэр салбартаа бас ингээл бид нар өнөөдөр эрүүл мэнд гэхээр миний хүүхдтэй, миний ээжтэй, миний аавтай, тантай, надтай бүгдээрнтэй холбогдож байгаа учраас энэ бол сайн харахгүй энэ төрүн шийдвэрлэх гарц цайсан асуудал байх л та тийм. Тэгэхээр энэ дээр би эрүүл энэ эдийн засгийн форум дээр ер нь бүх салбарт ийм шийдлийг л одоо хүсэж байна л да. Юу вэ гэхээр өнөөдөр төрийн оролцоог багасгамаар байна бид нар. Өнөөдөр төр хитрхи одоо нөгөө даахгүй нохой булан хураана гэхчээр ерөөсөө өөрөө даахгүй ачаагаа үүрэх гээд байгаа байхгүй. Тэгээд тэр нь өөрөө иргэдэд тусалах биш бүр гай болоод байна. Тэгэхээр өнөөдөр эрүүл мэндийн салбар бол боловсролын салбараас шал өөр.
Өнөөдөр сургууль бол хүүхд сургууль ийм юм сурах ёстой стандарт байдаг. Хичээл тарлаа ганцхан манаачлал. Эрүүл мэндийн салбарт 24 цагаар үйл ажиллагаа. Тэгэхээр энэ салбарыг бол хамгийн их менежмент сайтай үр ашигтайгаар зохицуулах хэрэгтэй. Тэгээ би бас сая зүгээр нэг юм эрүүл мэндийн салбарт ажиллаад болгосон гэхээр манайд бол ерөөсөө тэр эрүүл мэндийн салбарын эдийн засгийн үр ашигыг тооцно гэдэг асуудал бол байдаггүй юм байна. 2002 онд л нэг тийм гадны зөвлөхүүд ирж нэг хийсэн нэг юм судалгаа байдаг юм байна. Тэгээд одоо манайд бол яг эдийн засгийн бол өнөөдөр тэр эмнэлэгтийн машин хэрэгтэй, ийм тоног төхөөрөмж хэрэгтэй гэдэг энэ бүх зүйлийг нэгтгэж аваад өгөхөөс жишээлхэд одоо яг энэ эмнэлэгт зарж байгаа мөнгө нь үр ашиг нь юм байна. Энэ бол зөв байна, энэ буруу байна гэдэг эдийн засгийн маш том салбар шүү дээ энэ ч өөрөө. Одоо 400 хэдэн тэрбум төгрөгл одоо энэ. Тэгэхээр энд бол эдийн засгийн үр ашигыг тооцохгүй байна гэдэг нь өөрөө асар их зүгээр хөрөн урсж байгаатай л адилхан байна. Жишээлбэл нэгдүгээр эмнэлэгт одоо жилийн 3 тэрбумын төсөв өглөөхөд 3-1 нь гэхэд ердөө тэр нөгөө төр амлцсан байна шүү дээ. Нэг бөөрийн дутагдaltaй хүмүүсийг одоо яана. Тэнд ердөө нэг 100% хүний л асуудал тэр 1 тэрбум төгрөг зарцуулдаг гэж байгаа юм. Гэтэл нөгөө одоо эрүүл мэнд чинь бид нар иргэдэд аль болохоор хүртээмжтэй тэгш одоо хүрхийг хичээх ёстой шүү дээ. Төрийн одоо энэ төсвийн хөрөнгийг. Гэтэл ерөөсөө 3-1 нь 100 хүний л нэг асуудлыг шийдээд идэг. Гэтэл цаана хичнээн мянган хүн одоо ингээд хөрж байгаа байхгүй. Тийм учраас энэ салбарын эдийн засгийн одоо эрүүл мэндийг эдийн засгийн нүдээр харахгүй байна гэдэг би бол байнга одоо нийтлэл байгаа. Тэгээд энэ форум дээр бол би энийг л шийдлийг хүсэж байна. Эрүүл мэндийн салбарыг бид нар яавал эдийн засгийн нүдээр харах вэ? Түрүүн бас зах зээлийг нь явуулах хэрэгтэй. Тэгээд нөгөө эмчнэр нь өрнөөс өрөнд амьдардаг. Нөгөө цалингийн сүлжээ гэдэг нэг бол байдаг. Тэгээд цалингийн сүлжээгээрэл мөнгө авдаг. Тэр эмнэлэг хичнээн их орлого одоо нэмээд төлбөрт юугаар олсон ч гэсэн дараа жил төсвийг асчдаг. Тэр эмчнэр ямар ч тийм эдийн засгийн сонирхол байхгүй. Гэтэл бусад оронд бол мундаг эмчээ тойрол тэр эмч нь маш үнцэнтэй. Тэрийг тойрол бүх тэр эмнэлгийн одоо бизнес бүх юм ингээд явж яадаг. Үнэтэй тоног төхөөрөмж авдаг, тийм ээ. Одоо тэрийг тойрсон одоо нарийн мэрэгжлийн хүмүүс нь ажиллаж яадаг. Тэгэхээр манайд бол ерөөсөө зах зээлийн энэ системд зөрөгтэй шилжиж өгөхгүй л байна л та. Тэг яг нөгөө талаас нь нэмж хэлэхэд одон тэгээ зөвлөхийн хийсэн дээр эмчнэрт уг нь энийг заацсан юм аа. Энэ эдийн засаг гэдгийг эмчнэрт заацсан. Даанч би юу гэдэг байгаа вэхээр энэ эрүүл хамгаалахын зохион байгуулалт түүний эдийн засаг гэдэг бүр хичээл ордог байхгүй ангахын дээдэд. Энд ч одоо ч орж байгаа байхгүй. Тийм ээ. Тэгэхээр тэр эдийн засгийг одоо өнөөдөр зах зээлийн нийгэмд бүх тех тусмаа Монголын хөрсөн дээр яаж буулгах вэ? Түрүүний одон тэгээ хэлсэн тэр олон ийм утаатай орчинд бид нар яаж буулгах вэ гэдэг энийг л гаргаж ирэх хэрэгтэй байхгүй. Тэрнээс бид нар нэг тэр орныхыг хуулаад ингээд байхантай биш. Энийг хэн гаргах вэ гэхээр Монгол эмчнэр гаргана. Яг тэгэхээр тэр мэс заслын үнд өртөг. Энэ охины жишээлбэл тэр эмчилгээний үн өртөг. Тэр зардал тэр бүх юмыг хэн мэд тооцоолох вэ өнөөдөр эмчнэр чөлөөтэй хийж байна. Тийм ээ яг л энийг заацсан. Харин нэг л юм сая одонтой хэмж одонтой зөв хэллээ. Тэр нь юу юм бэ гэхээр ерөөсөө энэ салбарт нь тэр эмчнэрийн хийлгээд өгөөч л гэдэг аахгүй. Тэгэхэд эрүүл мэндийн салбарын эмнэлгийн дарга гэхээр ямар хүн байдгийг эмч хүн байж дээ. Уг нь бол эмч хүн биш байх хэвээр. Одоогийн нөхцөлд бол энэ бол сайн менежер байх хэвээр. Тэр нь эдийн засгийн маш өндөр мэдлэгтэй. Улс орны зах зээлийг бол одоо судалчихсан. Тэгээ манай өвчлөө мэддэг ийм эдийн засгийн хүн байх хэвээр байхгүй. Харамсалтай нь өнөөдөр заавал эмч гэдэг юмар яваад идэг. Хоёрдугаарт эдийн засгийн бүхэл бүтэн эмнэлгийн дэргэд одоо бүхэл бүтэн тасаг ажиллаж явах хэрэгтэй. Тэр эмнэлгийнхээ хуучныг тооцдог, өнөөдрийг тооцдог. Ирээдүгөө эдийн засгийн хувьд ингэж хөгжүүлээд 10 жилийн дараа ихэд энэ нэгдүгээр эмнэлэг ийм хэмжээний эмнэлэг болсон гэдэг тэр тооцоог нь гаргаж ирнэ. Тэрийг эмчнэр чадна бид нар өнөөдөр хийж. Харамсалтай нь энэ дэд хийхэд нь жишээлбэл ахаад нэг хууль гаргалдаг. Нөгөө төрийн удирдлага санхүүжилтийн тухай гэж 2002 онд бий болгосон нөгөө хууль чинь цаазуулаад байдаг байхгүй юу? Тэрэн дээр юу гэдэг одоо зарим нэг нь заасан байдаг вэхээр тэр нэгдүгээр эмнэлгийн дарга чинь төсвийн ерөнхийлөн захирагч хэвчсэн. Тэр одоо хэсэг нэг одоо 20 тэрбумч байна үү те. Тэрийг захирахын тулд заавал яах вэ? Эдийн засгийн мэдлэгтэй вэ гэдэг шалгуураар эмнэлгийн даргыг тавьдаг. Ийм хэмжээний өөрчлөлтүүдийг жижигхэн ч гэсэн хийгээд явах ёстой юм байна. Нөгөө талаас нь одоо иргэдийн оролцоогоос энэ дэр хэрэгтэй. Иргэдийн оролцоо гэдэг чинь жишээлбэл энэ охины өвчин жишээлбэл нэг хүний өвчин бол яг тэр хүндээ бол ганц байдаг байхгүй юу? Жишээлбэл отхон бол туссан ханиад жишээлбэл одон цай тусахтаа өөр тусна. Энэ тэгэхээр тэр
иргэн хүн өөрийнхөө эрүүл мэндийн талаарх асуудлаа мэдлэг мэрэгчлээ тий эрүүл мэндийн талаарх боловсруулалтаа өнөөдөр сайн дээшлүүлэх ёстой маа гэдэг. Энэ дээрээ тулгуурлаад нөгөө эдийн засгийн чи юу хөгжих байхгүй. Өөрөөр хэлбэл төрөний тэр даатгалын тогтолцоо гэж би ярианыхэнд ярьсан тий тэр чинь нөгөөний эдийн засгийн яг жинхэнэ хөшүүрэг байхгүй. Хэрвээ та өвдөд өөрийнхөө эрүүл мэндийн төлөө анхаарахгүй байвал та даатгал ихийг төлнө шүү. Эрүүл мэндийн төлөө анхаарал ингээд явах юм бол та даатгал баг төлнө гэсэн энэ зарчмаар л өнөөдөр явж явах хэрэгтэй юм л да. Таны сая ярианд тус гарлаа л эрүүл мэндийн эмнэлгийн менежмент гэдэг энэ бол бага асуудал гэж хэллэх шиг болох. Тэгэхээр энэ бол би энийг их баг гэж бодохгүй юм. Тэгвэл одоо улсын хурлаас гарч байгаа эрүүл мэндтэй холбоотой хууль тогтоомжуудыг ерөнхийдөө бол ажлын хэсгийн мэргэжлийн хүмүүс одоо дороос нь гаргаж ирж байгаа хэл та. Тэгээд их хурл дээр очиж хэлцэгдээ сайн муугаа аваад хахын аваад ингэж явдаг л баг. Тэгэхээр яг энэ эмнэлгийн менежмент гэдэг дээр бол яг одоо эмнэлгийн дарга бол айгүй олон жил ажилласан туршлагатай эмч хүн л одоо сонгогдож байгаа шүү дээ тий олон жил тэр салбараа мэддэг гэдэг утгаар нь тий. Гэтэл одоо барууны улс орнуудад тэр амгаахын дээд сургуульд нь дандаа одоо эмнэлгийн даргын ангич гэдэг юм эмнэлгийн менежмент эдийн засаг руу чиглэж гисэн тэр боловсон хүчнийг бэлтгэж гаргаж байна. Тэгэхээр манайх бол та бол хэлээ бас нэг хичээл байдаг нэг жилд гэдэг нь үздэг гэх. Тэгэхээр ер нь давхар л бас ингээд мэдээллийг өгөөд явдаг юм шиг байна л да. Тэгэхээр ер нь бол энэ доороосаа эмнэлгийн энэ мэргэжлийн байгууллагууд нь одоо яг тэр хууль тогтоомжинд орохтой үнэхээр одоо энэ эмнэлгийн салбар энэ эмнэлгийн салбарыг хөгжүүлэхээр тэр яг бодиттой зүйлүүдийг гаргаж ирээ тэрийг хуулиндаа оруулах юм бол энэ амьдрал дээр илүү хөрсөнд буух юм болов гэж бодлоо л да сайн. Тэгээ өөрөөр хэлбэл даргыг чинь сайд томилоод байгаа. Уг нь бол даргыг сайд биш эмнэлэг дотроосоо томилно. Би эмнэлгийн бие даасан байдал гэдэг л оруулах гэсэн санаа байхгүй. Өөрөөр хэлбэл эмнэлгийн дотор ажилчид хэн мэднэ? Отхон болд хамгийн муу гэдгийг мэднэ. Олон твийн хамгийн сайн гэдгийг мэднэ шүү дээ эмнэлгийнхээ. Тэгээ чинь олон жилийн явцад гаргаад ирсэн учраас энэ олон твийг нь гаргуул зөв юм байна гэдгийг эмнэлэг дотор мэдчихэл гинт эмнэлгийн дээд чинь нэг өөр хүн гарч ирээ тэр нь бага бүрдүүлнэ гэл ингээл явсараа л эн чинь ерөөсөө нэг тийм улс төрийн байгууллага юм шиг заримдаа болчиход байгаа шүү дээ. Одоо зарим нэгэн сонгуулийн дараа бол эмнэлэг дээр ачин болдгийг шүү дээ та нар мэдэхгүй байх. Өөрөөр хэлбэл 2-3 намаараа хуваагдчихсан хоорондоо баргал эн чинь тодорхой хэмжээний ЧБ гээл 7 сарын 1-ний дараа би л зүгээр амьдрал дээр ингээд нэг өвчтөнд шилжүүлээд очиж яхад тийм ээ хөдөөнөөс өвчтөд аваад ирж яхад эмнэлгийн Монгол Улаанбаатар хотын том эмнэлэг дээр л бараг бодолчинд бол эн чинь та нар манай байшин шатаасан нэтрэгээл нэг намынх нь ийм юм дүүгээр л орцсон явж байгаа шүү дээ өнөөдөр тий харин нэг төрийн албан агчдын тухай хуулинд өөрчлөлт орж ин намаас төтөлзүүлж ин тэр энэ асуудлууд яахаггүй ч гэсэн далдаар энэ асуудал яваад байгаа байхгүй заагаараа өөрөөр хэлбэл чи төрийн ажил хийж байгаа үедээ намаасаа төр төтөлцсөн байна төтөлцснийхээ дараа яах вэ ямар нэгэн тэр өөрийнхөө тэр сонгуульд ажиллаа юм тэр эмнэлгийнхээ удирдах ажиллаа хийхгүй бол дараад нь тэр хүн эргээд намаас эргээгээл явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүх жишиг ингээд юу гэхээр манай эрүүл мэндийн салбараас тодорхой хэмжээгээр бараг 170% улс төрийн энэ нэг илэрлээд энэ асуудлууд маш хортой. Тэгэхээр тэр нөгөө боловсон хүчний асуудлаа яг шийтгэл хамгийн чухал байгаа байхгүй. Энэ зүйлийг хэлмээр байна л да. Одоо сая одоо эрүүл мэндийн хууль батлагдлаа л да. Тэр хуулинд бол нэг дэвшилттэй санаа юу вэ гэхээр одоо 24/2 тухайн эмнэлэг өөрсдийн одоо төлбөрт үйлчилгээгээр олсон орлогыг одоо тухайн эмнэлгийнхаа тоног төхөөрөмжийг шинжлэх одоо эмчнэр ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхэд зарцуулж болно гэсэн заалт өөрөө маш чухал заалт. За энэ бол маш том алхам болсон. Нөгөөтэйгөр бол сая ламбаа сайдын хувьд бол бид нар бас энэ бие даасан байдал дээр нэлээд их зүйлийг хийх гэж оролцсон л да. Бие даасан байдал руу шилжүүлээд эмнэлэг нь удирдах зөвлөлтөө болоод байна. Гэтэл энэ дээр тэр төрийн өмчит үйлдвэрийн газар гэдэг статусаар болгоод төсвөөс мөнгө аваад өөрсдөө ингээ бие дааснаар асуудлаа шийдээд явъя гэхээр тэр төрийн өмчит үйлдвэрийн газар гэдэг зүйл нь хуулийн дээрс 2 өгүүлбэр л байдаг. Тэгээд тэр нь зохицуулт байхгүй учраас зүгээр нэг зохицуултгүй юмар ингэж бас хүний нүд хуураад тэр чинь шаардлагагүй болчихж байгаа учраас энэ асуудлыг бол яг бүрэн бол шийдэж чадаагүй. Тэгээд нэг төсвийн хууль одоо сая бүх отхон болд хэлдэг бүх юмнууд байгаа. Нөгөөтэйгөр би бас энэ охины юм дээр хэлмээр байна л да. Өнөөдөр нэг хүн одоо машины аваар осол гаргаад яхад тэр хүн хариуцлага хүлээдэг тийм ээ. За нэг хүнийг одоо юу гэдгийг гэмтээхэд хариуцлага хүлээдэг. Өнөөдөр энэ Улаанбаатар хотын иргэдийн эрүүл мэндийн өмнө хэн ч хариуцлага хүлээхгүй байгаа байхгүй. Энд л би хамгийн их сэтгэл эмзэглэж явдаг. Өнөөдөр энэ утаа тийм энэ түгжрэл, энэ стресс, бухимдал энэ зүйл ер нь юунаас болцсон бэ? Энд хэн буруутай? Энийг одоо бид нар ерөөсөө хариуцлагын тогтолцоо байхгүй учраас өнөөдөр хичнээн 100 мянгаараа бид нар өнөөдөр ядуурч байна. Хичнээн 100 мянгаараа хорт хавдар тусч байна. Энийг бол зүгээр ингээ ярьсаар байгаа дүжирсэн болохоос би бол ойр дотныхоо хүмүүс төр энэ хорт хавдар гэдэг өвчин ямар аюултай өвчин байдаг вэ мэдэрсэн. Тийм учраас энэ бол
Одоо манайханд бол ингээл бүр ингээд даанг яригдсаар хаал нөгөө нэг хүмүүс нь бүр тохоорч болчихсон. Одоо сүүлийн гараа ч өвсгөө болсон тийм байгаа байхгүй юу? Хэдэн жилийн өмнө хичнээн одоо баг яригддаг байлаа тий. Одоо тэг хэлсэн төмөн зөв үг байж дээрээс энийг бол хариуцлагатай хүн байгаа юм үг нь бол засаг дарга мөнхөө эргэж хүн байгаа. Тэр хүнтэй л хариуцлага тооцох хэрэгтэй байхгүй юу? Өөрөөр хэлбэл тэр хүн чинь ерөнхий сайдаас томилогдсон энэ нийслэлийн асуудлыг шийдэх ёстой хүн байхгүй юу? Тэгэхээр тэр чинь хуулиараа хүртэл байж байгаа. Үндсэн хуулиараа, бүх хуулиараа өөрөөр хэлбэл төр засаг биднийг энэ эрүүл аюулгүй орчинд амьдруулах ёстой гэж байна шүү дээ. Тэгэхээр телевизийн доотлоор зарим нэгэн телевизийн доотлоор өнөөдөр гарч байгаа мэдээг харахад л ерөөсөө одон тээгийн төрөний 9 тоонуудыг хэлж байгаа байхгүй. Тэгэхээр би тийм орчинд амьдарч байгаа юм чинь би энэ эрэгтэй нийлээд энэ охинтой нийлээд энэ охины цусны өвчин бол утаанаас болсон гэдгийг би бол бас үнэн яг 100% тэгж бодож байна. Эмч хүний хувьд тийм ээ. Гэхдээ мэрэгжлийн эмч биш. Гэхдээ энэ утаанаас болсон. Энэ охинтой нийлээд энэ засаг даргаас нь 200 нэхэд явъя хоёлаа мэдээ. Тийм үү? Би тэрийг өмгөөллийн гадны 2 3 байгууллагатай нийлээд энэ өмгөөллийг хийх мөнгөний олцсон юм шүү гэж ингэж яриад байгаа. Өөрөөр хэлбэл өмгөөлье. Тэгээд энэ нэхэмжлээ гаргахыг тэмнэ. Ингээ гаргаад яваад хэн хариуцлага хүлээх ингэсээ одонтой нэг асуулт тавилаа ш. Засаг дарга хүлээх ёстой. Энд чинь төрийнх нь үүргэн дээр байгаа. Өөрөөр хэлбэл үндсэн хуулинд байгаа. Засгийн газрын тухай хуулинд байгаа. Бүх хуулиндаа энэ эрүүл аюулгүй орчинд иргэдийг амьдруулах ёстой гэдэг энэ хууль өгч байж байгаа хгүй. Тэрийг амьдруулж чадаагүй бол өнөөдрийн засаг дарга, өнөөдрийн нийслэлийн дүүргийн дарга, өнөөдрийн бүр тэр жижигхэн одоо хорооны даргыг хүртэл би өнөөдөр энэ хариуцлагыг татна гэж ойлгоод байгаа. Тэгээд би мөнгө нэхэмжлэн тэр нэхэмжилсэн мөнгөө би энэ засаг даргаар гаргуул медиудыгээд өргөдлөө бичээд өг юм энэ хэлэхэд бол тийм ээ. Тэгээ бүгдээрээ яваад үзье тэмцэе л да. Нэг хүн болсон ч хүний 200 сая төгрөгийн би засаг даргаас гаргуулад өгчүүл өмгөөллийн асуудлыг шийдэж өгнө гэж. Одоо нэг утаатай тэмцэнэ гэдэг эзэн биегийн өмчөд тэмцээд байсан. Одоо яг бодит одоо хүнлүүгөөч гэдэг юм одоо орж хижил тэгэхээр авахгүй байдал одоо бас ирчээд. Тэгэхгүй бол өө ингээд нэг засаг дарга хийх нь одоо нэг тийм ашигтай бизнесийн юм болчиход байгаа хгүй. Тэгээ тэр засаг дарга тэрэ та намайг ийм орчинд амьдруулж байгаахан төлөө та хариуцлага хүлээн шүү гэд мөнхөө иргэд хүн тодорхой байгаа шүү дээ. Өнөөдрийн засаг дарга тэр хүн байгаа байлгүй дээ тийм ээ. Тэгэхээр энэ эрүүл мэндийн салбар гэдэг түрүү нөө эрүүл мэндийн боловсролыг одоо бас иргэдтэй олгох хэрэгтэй гэдэг. Тэгэхээр эрүүл мэндийн боловсрол гэж ихэд ярьдаг. Тэгээ яг тэр боловсролыг эзэмшсэн хүн алгал байна. Ташгүй өөрөө би бол одоо энэ нэвтрүүлэг хөтлөөд ингээд мэдээлэлтэй юм шиг ингээд сууж байгаа хэрнээ би бол өөрийгөө их боловсралтай эрүүл мэндийн боловсрол талаар бол би 0 гэж бодож байна. Яг бол би эмнэлэгт очдгоо. Одоохондоо өвдөөгөө ахад бол ерөнхийдөө эмнэлэгт очих завч хүлээж болох нь за эмнэлэгт очиод бол үнэхээр залхаан цэвэрлүүлэлт тэнд болж идэх юм. Үнэхээр эмнэлгийн байгууллагт ойрчлаад бүтэн өдөр чи юм болоод хүндний харьцаа эмнэлэгт итгэж байдгүй үнэхээр. Тэгэхээр энэ боловсролыг одоо эрүүл мэндийн боловсролыг олохын тулд одоо боловсролтой хүн болоод сард нэг удаа ч гэдэг юм уу жилдээ хэдэн удаа ч энэ очиод тэр янз янзын шинжилгээнүүдийн оншин тавиулаа үзүүлчих хэрэгтэй байдаг баг та. Тэгэхээр өнөөдөр яг тэгж амьдрал дээр хэрэгжүүлж байгаа хүн бол байхгүй л байгаа. Хууль байхгүй болох гэдэг. Өвцөн үедээ л яг очиж байгаа. Өөрөөр өвчтөн хүн яаж эмчтэй харьцаж тэ яаж урьдчилан сэргийлэх хууль урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хууль гэдэг энэ чинь хуулиар зохицуулж идэг юм. Яг би нэг л Монгол орн бусад нийгэмтэйгээ энэ зэрэгч явах юм чинь тийм ээ. Бусад оронд яаж явд юм бэ гэхээр ерөөсөө л хуультай. Өөрөөр хэлбэл иргэн та урьдчилан сэргийлэх үзлэгт ороогүй болвол тийм ээ ороогүй болвол гарсан эрүүл мэндийн зардлынхаа тэдэн хувийг даахгүй шүү. Тэг даатгал гэдэг. Ийм юмлууд оруулах хэрэгтэй байхгүй. Өөрөөр хэлбэл энэ бүх юмд чи хуульгүй яваад байгаа. Тэгээ тэрийг бид нар өнөөдөр энэ эрүүл мэндийн хуулинд яг өөрөө чи хийснээр тэрийг оруулаасаа. Тэ? Би иргэн хүн өгдөх юм бол эхлээд яах хэрэгтэй. Нэг номерт хин дээр очих хэрэгтэй. Хоёр номерт ингээд ямар шатлаар явах хэрэгтэй гэдэг хуульчлагдаагүй. Зүгээр нэг хууль бол ерөнхийдөө тунхаг төдий юм гарсан. Тэрэндээ та өгдөх юм бол өнөөдөр одоо бид дуруу ингээд өгдөх юм бол өнөөдөр хайчих нь тодорхой биш байхгүй. Тэгээд эн чинь үе шаттайгаар миний төрөний хэлснээр эхлээд хөдөөний хүн бол яг хөө энийг хэрэгжүүлээд байгаа. Яг хэр хамгийн ойрхон байгаа сум имлэг. Тэгээд сум имлэгээс аймгийн нэгдсэн имлэг тэгээд ингээд наашаа явчихж байгаа. Хотын бидэрт явах хэрэгтэй юм бэ. Би хамгийн түрүүнд хэн хандах хэрэгтэй? Отгон болоод хандах юм уу? Одон тэгээд хандах хэрэгтэй юм уу? Эсвэл тэр болцоохон доктор хандах хэрэгтэй юм уу? Тэ? Тэрийг өнөөдөр хуульчлааг байхгүй. Тэгэхээр энэ хуульчлаад эрүүл мэндийн тухай хуульчинд энийг хуульчлаач. Энгийн боловч өнөөдөр өөрөө чинь хамгийн иргэдийн тулгарч байгаа асуудал энэ байхгүй. Өөрөөр хэлэх юм бол тэр эмнэлгийн үйлчилгээний шатлал дараалал энэ эмнэлгээний жижиг хэрэгжүүлэх хэмийг хуульчилж өгөөч юм гэдэг. Ийм юм л орж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хуульчлал нь байхгүй болохоор энэ иргэн хөрхөнд яаж хинт хандах юм? Тэ хин энэ иргэний хариуцлага хүлээх юм дараа. Жишээлбэл нэг номер тутган бол дээр ирээд үзүүлээд би мэдэхгүй юм одонтын амж шилжүүлсэн бол би хариуцлага ийш нь шилжүүлчихэж байгаа байхгүй. Тийм ээ? Тэгэхээр би ихний ээлжинд хариуцлага хүлээгээд явах шатнаас өнгөрчөж байгаа. Тэгэхээр энэ хариуцлагын асуудал энэ тусламж үйлчилгээний чинь цаана байгаа байхгүй. Тэгэхээр энэ тусламж үйлчилгээ бидний яриа жоох нэг эдийн засгийн формоос хазгаа авчлаа. Энэ бол тусламж үйлчилгээ рүү ороо авчиж байгаа.
эдийн засгийн юу гэдэг бол ерөөсөө цэвэр санхүүжилттэй асуудал. Цэвэр энэ эмнэлгийн бие даасан байдал түрүүний одон тэгээд хэлсэн тэр хийх гээд байхад хамгийн юун дээр тулаад очиж гацдаг вэхээр хууль. Тэгэхээр гадагшаа нэг одоо Монгол хэмжигдэх боломжгүй хүчтэй хүмүүс гадагшаа яваад дэмжлэг заа штэ. Тэгэхээр эндээс яамнаас бол 2-5 сая төгрөгийг олгодог гэсэн тийм яриа сонссон л да. Тэгээд энэчээс очиад энэ мөнгийг би авах боломжтой юу? Яаж хөөцөлдөх вэ? Хинтээр амтах вэ гэдгсэн чинь манай амч надад тэгж хэлж байгаа байхгүй юу? Үгэн гэж ярьдгийн. Тэгээд чи өргөлөө бичээд өг. Явсараа буцаад надад өргөлцсөн надад хүрээд ирдээ. Тэгээ хин шийдэж өгдөг юм. Тэгээд би одоо яхан тэр талангаа хураацгаад би чамд тэр мөнгийг гаргаж өгөх юм уу? Тэгэхээр 2 сая төгрөг биш 200 сая төгрөг гэж ярьж байгаа шүү дээ, тийм. Тэгэхээр ер нь эрүүл мэндийн салбар болоод бас яхахгүй бас эмзэг зарим юм нь одоо төвөртэй ч төрийн тусламж бас хэрэгтэй юм шиг надад санагддаг л да. Одоо уул уурхайн салбар бол паш хийгээл бөө мөнгө ороод ирдэг юм шиг байна. Тэгэл тэр мөнгийг одоо яа техник технологи тэр юм дээр зарцуул чинь тий. Эрүүл мэндийн салбар бол яхахгүй бас мөнгө их шаарддаг. Тэгээд дээрэс нь тусламжийн байгууллага одоо тусламж дэмжлэг үйлчилгээ үзүүлж байгаа учраас яг одоо энэ дээр би яг ингээд яриа суучаад бид дандаа проблем ярьдаг. Тэгээ энэ бол нэг удаагийн жаргалах биш нэлээ одоо байнга ийм ингээд яриа суучаад. Тэгэхээр энэ эрүүл мэндийн салбарт миний бодож байгаагаар нэг том тесрэлт хэрэгтэй. Тэр нь юу юм бэ гэхээр хуулиндаа байдаг юм эсвэл огт өөрчлөх, цогцоор нь өөрчлөх тий. Хэдийн явдал одоо ингээл 60-70 оныхаа үргэлжлэр байж байгаа ганцхан үлдсэн салбар гэдэг ингээл яадаг тий. Тэгэхээр шинжилэл зоригтой шинжилэл тесрэлт ийм хэрэгтэй юм болчихжээ тий. Тэгэхгүй бол энэ бол бас нэлээ аимшиг аюулын харамт дэлдсэн ийм мөхөхтэй одоо ойрхон гэж хатуугаар хэлээ л дээ ийм салбар болчиход байна. Өдрийн одоо өдрийн сонин дээр бол 3 дугаар эмнэлгийн уушигны тасгийн хэмжээнүүдээр бичсэн байдаг. Улаанбаатар хотод иргэд уушиггүй болчлаа гэдэг. Тийм ээ. Тэгэхээр энэний чинь цаана яг өөртөө ч тэр холбогдоод тэр уушиггүй болгосон юм бэ гэхээр өнөөдөр энэ орон нутгийн засаг захиргаал байхгүй тэр өмнө гордч адилхан тэр хаанч байгаа юм. Тэгэхээр энэ эрүүл мэндийн салбар гэдэг чинь ганцхан эрүүл мэндийн тухай хууль. Тэр төрийн захиргааны юу удирдлага санхүүжилтийн тухай хуульч биш. Үшээ ашигт магтмалын тухай хууль гэдэг бүх хуулинд энэ эрүүл мэндийн тусгах хэрэгтэй байхгүй. Жишээлбэл ашигт магтмалын салбарын одоо олж байгаа орлогын нэг 10-15% ч юм уу тийм ээ. Жишээлбэл тэр хувь юунд орж явах шүү дээ гэхээр тийм ээ. Эрүүл мэнд боловсрал гэж хайчдгийг. Эрүүл мэнд боловсрал гэхээр ерөнхий болоо явчихдээ. Зөвхөн эрүүл мэндэд тэдийн боловсралтаа тэдийн гэсэн заасан хуулийн заалт байдаг байхгүй. Тэгэхээр энийг ингэж оруулж өгчөөж өнөөдөр бид нар яах нь нөгөө уул уурхаагаас олж байгаа мөнгөөр эрүүл мэндийн салбарын жоохон хөрөнгө оруулалт хийх нь байна. Барилга байшин барих нь байна. Эмчнэр нь боловсруулах нь байна. Тэр эрүүл мэндийн салбарын эдийн засгийн тогтолцоог өөрчлөх нь байна тийм ээ. Тэгэхээр энэ тогтолцоог өөрчлөх. Тэгэхээр дараагийн нэг хууль нь тэр өөрөө чи хийсэн тэр тусламж зээл тусламжийн тухай хууль гэдэг байдаг. Гэхдээ зээл тусламж гэдэг чинь хоёр өөр юм байхгүй юу? Тэгсэн мэт нэг хуулиар зохицуулагдчихэдэг. Нэг нь зээл авна шүү дээ. Хин ч ойлгомжтой. Өнөөдөр зээл гэдэг Монгол ард юм ойлгоцсон ард юм. Тэгэхэд зээл нэг тустай. Тусламж нэг тустай хуулиар явах хэрэгтэй гэдэг. Манай салбар яадаг вэ? Тусламж өөрөө чи хийж байгаа гадныхаас их хүртдэг салбар. Тэгэхээр тэр тусламжийг хүртнэхээр зээл тусламжийн тухай хуулиар шийднэ гэсэн. Тэгэхээр зээл тусламжийн тухай хууль нь нөгөө олон критерий, нөгөө олон гайлмал нэтэр гэдэг өчнөө юм руугаа явдаг байхгүй. Тэгэхээр ядаж энэ хуулийг салгадаг. Тусламжийн хууль нь нийгмийн салбартаа явж идэг, зээлийн хууль нь банк сугуугийн салбарт явж идэг. Ийм тусдаа хоёр хууль хүртэл өнөөдөр өөрчлөх. Нийтдээ би яг эрүүл мэндийн салбарт яг зарим нэг намайг юу чигээгүй л гэж жоохон тэгдэг. Би нэлээ их юм судалсан. Тэгэд эрүүл мэндийн салбарыг цогцоор нь өөрчлөхийн тулд 19 хуулинд өөрчлөлт оруулах. 19 төрлийн хууль. Өөрөөр хэлбэл үндсэн одоо тулгуур болсон хууль. Түүний нэг нь эрүүл мэндийн тухай хууль. Хоёр дахь хууль нь одоо энэ яригдж байгаа эрүүл мэндийн даатгалын тухай хууль энэ явж байгаа. Тэгээ ийм мэтэр энэ хуулиудыг ингээд тэгээ цаашаад удирдлага санхүүжилтийн тухай хууль, зээл тусламжийн тухай хууль, ашигт магадлалын тухай хууль гэдэг энэ бүх хуулиуд дээр очиж гацдаг байхгүй. Энэ хуулиудаас чинь гарсан журам нь хуулиа хэтрэхгүй тулд хуулийнхаа төвшөнд хийгддэг болохоор бидний чөтгөр тушаа болоод идэв. За баярлалаа. Тэгэхээр бид нар одоо хүмүүнлэг ардчилсан нийгмийг байгуулна гэж хамгийн дээр одоо лаазан тавьсан байгаа тий. Тэгэхээр хүмүүнлэг ардчилсан нийгэм гэхээр хүнлэгөө чиглэсэн үйл ажиллагаа явуулах нь, хүнээ харах нь, хүнээ одоо хайрлах нь, хүнээ хөгжүүлэх нь тий. Тэгэхээр энэ эдийн засгийн форум дээр одоо анх удаага эрүүл мэндийн асуудал шийдэл гэсэн энэ сэдвийг оруулж ирж ярьж байгаа нь бол яхахгүй цагаа олсон ийм зүйл гэж би бодож байна. Тэгээд яг түрүүний миний хэлснээр энэ одоо эдийн засгийн форум дээр эрүүл мэндийн асуудал ярихдаа олон шинэ оноо санаанууд гараасаа их том өөрчлөлт тесрэлтийг хийгээсэй гэж би бодож байна. Энийг мэдээж Монголын ард түмэн хүлээж ийн энэ бол цаг үеийн яг тулаад ирсэн юм асуудал болоод байгаамаа. За ингээд манай нэвтрүүлэг үгээр өндөрлөж байна. Энэ удаагийн ТV клуб хэлэлцүүлэг нэвтрүүлэгт
Гатхан бол нэмж за иргэн манлай хүн нийслэлийн иргэдийн урлагийн төлөөлөгч Open Channel хүрэлцэрж оролцсон. Ингээд та бүхэнд их баярлалаа. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье. Анхаарлаа хандуулж бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай. Flight 64.